ирсэн хүмүүс нь тэр даатгалын сангийн мөнгөийг зөв захиран зарж сууж чадчихна уу гэвэл тийм болохоор үндсийн зөвлөлт гэдэг юм маань өөрөө энд ямар үүрэгтэй байх вэ? Өнөөдөр бид тарих хэрхэн ажилдаг тухай бидний тархинд юу олдог тэр зөвлөлөөр зах зүйлд орж ирж байгаа хүмүүсээ аль биесээр танилцуулаад хүлээн зөвшөөрөгдсөн тэр ажилчдын төлөө юм хийх хүмүүс орж ирж шүүмжил дэвшиг. Сайн мэцгийн үзэгчтэй эрүүл мэндийн ба мөнгө нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За өнөөдрийн зочин бол эрүүл мэндийн даатгуулагчдын аль төрөмс байгууллагын тэргүүн Эрдэнэт өдрийн мэндүргээ. За тэгэхээр 12 сарын эхээр бол Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчдийн хөвлийн холбоо за танай төрөмс байгууллага хамтраад эрүүл мэндийн даатгалын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг за улсын хурлын гишүүд болоод холбогдох албаныханд өргөн барьсан. Тэгэхээр ер нь энэ хуулийн төслийг яагаад өргөн барих болов? Ер нь та бүхэн даатгалын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзсэн байх гэдэг юм ээ. Монгол Улсын үндсэн хууль 1992 онд ардчилсан системд шилжснээрээ үндсэн хууль маань өөрчлөлт орсон байгаа. Үүндээ бол одоо 16 дугаар зүйлд нь бол хүний эрхийн тухай байдаг. Үүн дотор 16 дугаар зүйлийн 6-ад нь бол Монгол Улсын иргэн эрүүл мэндэд хамгаалуулах эмнэлгийн тусламж үйлчилгээ авах төлбөртэй тусламж үйлчилгээг бол боловч журмаар зохицуулж өгнө гэсэн тийм хуулийн залт байдаг. Энэ маань бол хуучин социализмын нийгмийн үеийнхтэй адилхан гэдэг чи өөр эрүүл мэндэд хамгаалаарай гэдэг залтыг нь бас 17 дугаар зүйлийнх нь хоёрт нь оруулж өгсөн байна. Энэ бол бүр албан журам болгож оруулж өгсөн. Хөдөлмөрлөөрөө үр хөвгтөө өсгөж хүмүүжүүлээрэй, байгаль орчиндөө хайрлаарай. Тэгээд эрүүл мэндэд чи өөр хамгаалаа шүү гэд албан журамд нэг зааж яасан байна. Тэгэхээр хүн бол өөрөө ингээ ирэх байхад заавал хажуу талд ингээ үүрэг байдгаа. Тэгээ үүрэг дагаад хариуцлага үүсгэе гэдгийг бол үндсэн хуулинд тусгаж өгсөн байна. Тэгэхээр яг одоо бол за төрөмс байгууллага за яг энэ чиглэлээр ажилладаг мэрэгчлэтнүүдийн хувьд эрүүл мэндийн даатгалын тухай хууль амьдралд хэрэгжихгүй байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль бол одоо буруу ашиглагдах нэг үндэс болоод энэ л ингэж их ярьдаг л да. Тэгэхээр тэр буруу ашиглах гэдэг үгийг та тайлбарлаад өгөөч. Заавал одоо энэ хуулийг өөрчлөхгүй бол одоо өнөөдөр үйл ажиллагаагаа явуулаад мөрдөгдөх ямарч боломжгүй гэж үзээд байна та бүхэн. Тэгээ үндсэн хуулинд эрүүл мэндэд хамгаалуулах гэдэг маань бол хүн өөрөө эрүүл мэндэд хамгаалах ёстой шүү. Дээрээс нь төр зохицуулт хийж эрүүл мэндийг чинь хамгаалж өгнө шүү гэдэг ийм залталтай. Тэгээ энийгээ бол хүмүүс одоо төрийн эрх барьч гэсэндээ сайн биелүүлэхгүй байгаа. Дагаж мөрдөж байгаа эрүүл мэндийн даатгалын тухай хууль маань өөрөө одоо яг энэ даатгал гэдэг үндсэн зарчмынхаа дагуу ажиллахгүй байгаа нь өөрөө даатгал гэдэг маань өөрөө урьдчилан сэргийг эрт илрүүлэх бага зардлаар эмчлэх энэ зүйл байдаг. Тэгэхэд социалист нийгмийн үеийн шиг одоо бүх нийтийн эрүүл мэндийг төрөөс ингээ хамгаалдаг, үнэлбэр үзүүлдэг байсан энэ систем маань ардчилсан нийгэм буюу чи өөрийнхөө хариуцлагыг өөрөө үрээрээ өөрөө одоо амьд явах эрүүл мэндийг хамгаалуулах эрхтэй шүү гэж ингээ үндсэн хуулинд зааж өгсөн энэ зүйл маань өөрөө хэрэгжихгүй байгаа. Энэ хэрэгжихгүй байгаа зүйл маань бол эрүүл мэндийн даатгалын хуулиар уг нь эмнэлгийн зөвлөмжийг авах эрүүл мэндийг хамгаалуулах тийм боломжинд бүрдэж хойшлогдох ёстой байтал зөвхөн эмнэлгүүдийг санхүүжүүлэх буюу өвчсөн хойно санхүүжилтийн зардлыг гаргаж өгдөг байгаа нь өөрөө энэ хуулийг одоо хэрэгжихгүй байгааг нотолж байгаа. Тэгэхээр урьдчилан сэргийлэх гэдэг сая таны яриад гарлаа. Тэгэхээр та бүхний өргөн барьсан хуулинд бол одоо нөгөө өвтгөөс нь өмнө одоо иргэнийг урьдчилан сэргийлэх тэр зүйл залтад орсон гэж ойлгож болох нь яг хуулиндаа яг та бүхэн юу тусгаж өгсөн байна талаар бас нэг товчхон тайлбар өгөөч. Эрүүл мэндийн даатгал гэдэг маань бол та өөрөө урьдчилаад шимтгэл хоромжоо төлөөрөө танд би одоо ямар нэгэн эрсдэл учруулахгүй тулд хамгаалах ёстой шүү гэдэг л тийм үйлчлэг үзүүлдэг байгууллага. Тэрнээс эмнэлгийн тусламж үйлчлэгээ үзүүлдэг тийм байгууллага биш л те. Ягаад гэвэл урьдчилан даатгал гэдэг маань бол би танд мөнгө өгч байгаа. Та миний боловсрол эрүүл мэндийг хамгаалаарай. Урьдчилан сэргийлээрэй, эрт илрүүлээрэй, эрт оншилж өгөөрэй. Тэгээд онцлох юм бол бага зардал гаргаарай. Бага зардал гаргаад намайг эмчилж өгöd эрүүл мэндийн болон санхүүгийн эрсдлийг нь хамгаалж өгөхөд даатгал гэдэг зүйл ашиглагдах ёстой байхгүй юу? Тэгэхэд одоогийн байгаа дагаж мөрдөж байгаа хуулийн дээр бол санхүүгийн эрсдэл үүссэн тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээнд дээр зардлыг нь өгöd байгаа. Уг нь бол одоо манай шинээр орж байгаа хуулийн дээр бол 0-18 насны хүүхдүүдэд бол төр янз бүрийн үйлчлэгээнүүдийг үнэлбэр үзүүлдэг. Тэгэхдээ 0-18 насны хүүхдүүд халдварт өвчин буюу одоо
аня том уу одоо гидсэн суулгалч гэх юм уу юм халдварт өвчин дэгдэх үе бол жилийн төлөөлөл байдаг л да. Энэ өвчнүүдийн хувьд эмнэлгийн тусламжуулалтыг шууд авдаг, эмнэлэгт ханддаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол өрхийн эмчин нэг буруу эмчилгээ шийдэх юм уу тэр үзэнгүүтээ тийм болж байгаа гэдэг буруу юм бичиж өгдөг. Нөгөө авчиггууд нь өөртөө нөгөө ашиг олохын тулд юу ч хамаагүй зардаг, үнэтэй юм зарчлыг бол хамаагүй зардаг. Хуу хүмүүс нь өөрсдөө эрүүл мэндийн боловсрол байхгүй гэсэн ингээд амаараа шууганараа одоо юм ханаа гарч ийн одоо яах вэ хүүгээ шуугалж байгаа дур мэдэн ийм авч хэрэгэлдэг. Энээсээ болоод хашлууд үүсэж байна. Тэгээд өвчин буруу эмтэгдэж байна, хархагсж байна. Одоо удаан хугацаанд хавдар гэдэг өвчний үүсэх тийм суурь нь болж байдаг. Тийм болохоор эмнэлгийн тусламж үйлчилгээ бол хүүхдэд ялангуяа эмнэлгийн тусламж үйлчилгээг анханаас нь эхлээд зөв стандартын дагуу эмчилдэг болж иж өнөөдөр хүн хөдөлмөрлөх, боловсрох, ажил хөдөлмөр эхлэх тийм нөхцөл болцоо бүрднэ. Тэгжиж дараагийн 10 жил гэм үү дараагийн үе шат маань өөрөө эрүүл байх тийм боломж бүрднэ. Бүх зүйлийг одоо чөлөөт гэдэг утгаар нь тавьснараа төрийн хяналт зохицуултыг одоо хуулиндаа зөв биш төрийн хяналт зохицуултыг өөрөө хуулиндаа буруу зохицуулт хийснээсээ болж үүсэж байгаа үр дагавар маань өнөөдөр даатгалын хуулийг санхүүжилтийг нь эмнэлгүүд өгдөг урьдчилан сэргийлэлийг эрхлүүлдэг баг цартаа байдаг тийм эрсдлийг хаадаг гэдэг зарчим маань өнөөдөр байхгүй болчиход ажиллахгүй байна. За таны ярианс бол за анхан шатны эмнэлгүүдэд бол одоо уг нь бол би ойлгохдоо анхан шатны эмнэлгүүдийг илүү чадварчуулаад өгөх юм бол тэр тал дээр илүү анхаарах юм бол өвчлөл багасна гэж ойлгоод байна. Гэтэл таны ярианд бол за 2 3 дугаар шатлын эмнэлгүүдэд шууд очиж үйлчлэгээ авдаг болъё гэдэг. Тэгэхээр нөгөө эмнэлгийн хүрэлцэн хангамжийн асуудлыг та бүхэн яаж зохицуулах гэж байна? Эрүүл мэндийн даатгалын хууль маань бол өөрөө гол хууль. Яагаад гол хууль вэ гэхээр эмнэлгийн тусламж үйлчлэгээ үзүүлж байгаа болон эмнэлгийн ажилчдад санхүүжилтийг нь зөв хуваарлах хууль байхгүй юу? Иргэддээ үзүүлж байгаа тусламж үйлчлэгээ нь хайрлахаар өвдүүлэхгүй байх, эрт илрүүлэх, Улаанбаатар хотод хөдөлгөөг үүсгэхгүй байх, тэнд орон нутгад ажиллаж байгаа эмчнэрийг тоног төхөөрөмжөөр нь цалин хөлсийг нь урамшууллыг нь хангаж өгөх, хайрлахаар тэр 3 дугаар шатлын эмнэлгүүд рүү явуулахгүй байх, энэ зохицуултуудыг санхүүжилтээр нь зөв хуваарлж хийж өгөх ёстой. Тэгжээж тэр орон нутгийн эмнэлгийн эмчилгэлийн цалин хөлс нь нэмэгдэнэ. Ажлын байр нь сайжирна, тоног төхөөрөмжийн сайжирна, тусламж үйлчлэг яг хуваарийнхаа дагуу явдаг болно. Одоо болохоор чинь анхан шатны эмнэлгүүдийн ялангуяа өрхийн эмнэлгээр анхан шатны эмнэлгүүдийг нь хувьд гаргаснаас хөгжилдсөн. 2 дугаар шатлын буюу бусад эмнэлгүүд нь тоног төхөөрөмж муутай, ачаал ихтэй. 3 дугаар шатлын эмнэлэг дээр хүмүүс нь одоо даатган сангаас мөнгө авдаг болохоор тэрэн дээр хүмүүс нэг төвлөрсөн болохоор нэг талдаа бол маш их өвчлөлттэй шиг харагддаг. Нөгөө талдаа бол зохицуулт нь өөрөө энэ сангуугийн даатгалын сангийн мөнгөний зохицуулт нь өөрөө болохгүй байгааг л хэлээд байгаа. Нэг даатгалын зарчим гэдэг нэг зүйл яриад байдаг тийм ээ. Тэгэхээр ер нь даатгалын зарчим ямар зарчмаар явах хэвээр энийг та бас нэг тодруулаад тайлбарлаад өгөөч. Тэгээ даатгалын үндсэн 2 зарчим байдаг. Нэгдүгээрт нь бол эрсдлийг хаах гэдэг зарчим байдаг. Эрсдлийг хаах гэдэг маань бол та одоо шимтгэл хоромжоо өөрчлөлт төлж яхад таныг аль болохоор одоо өвчлүүлэхгүй байх, эрт илрүүлэх, эрт онцлох. Тэгээд ямар нэгэн одоо өвчний шинж тэмдэг идэх юм бол тэрийг аль болохоор баг зардлаар орон нутгийн эмнэлгүүд нэмжлэх тийм боломжийг нь хангаж өгөх. Энэ болохоор таныг эрсдлийг нь хаагаад таныг эрүүл мэндийн болон санхүүгийн эрсдлээс хамгаалахын тулд эрсдлийг хаах гэдэг зарчим үйлчилж байгаа хэрэгтэй. За 2 дугаарт нь болохоор эрсдлийг хуваалцах гэдэг зарчим байдаг. Энэ маань өөрөө юу зохицуулдаг вэ гэхээр яг эмнэлгийн тусламж үйлчилгээ бол зайлшгүй авах шаардлагууд бол үүснэ. Өндөр наснд нь болон хяналтанд очино. Тэгээд гэмтж бэртэж ославарт орно тий. Зайлшгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай болсон үед тэрэн дээр эдийн засгийн эрсдэл гарна. Эдийн засгийн эрсдэл гэдэг маань тухайн хувь хүнээс их хэмжээний мөнгө бэлэн гарах шаардлагатай болсон үед нь тэрийг даатгалын байгууллага төлбөр хураамжаа хэрхэн төлснөөр нь тэрийг зохицуулах, хувааж төлөх, тэр зохицуултыг хийх нь эрсдлийг хуваалцаж байгаа. Нөгөө хүнийг ядуурл хөрөхгүй, орон байрыг нь заруулахгүй, аль болохоор эмнэлгийн тусламж үйлчилгээгээ сайн хүргэжээ, тусламж үйлчилгээ хүргэж байгаа эмч ажиллагчдын цалингийн санхүүжилтээр нь зөв тавьж өгдөг болгоно. Тэрнээс биш хамгийн сүүлд нь хүнд өвчтэй болгочоод одоо гүйцэтгэлээр салинжна гэдэг өндөр өртөгтэй хангалгаануудыг хийдэг. Тэгээд тэрнийхээ даатгалын сангийн мөнгийг бүгдийг өгчдөг. Энэ систем болохоор чинь даатгалын сангийн мөнгөнд хүрэлцэхгүй болно. Бүх хүмүүс чиг тэгш хүртээмжтэй тусламж үйлчилгээг авах тийм боломжгүй. Тэгэхээр
хүн даатгалд яагаад хамрагдах ёстой вэ гэвэл үйлчлэгээ авахын тулд орчлоод мөнгө төлж байгаа. Тийм учраас энэ хоёр зарчмыг өнөөдөр хуулийн дагаж мөрддөг хуулинд тусах чадах юм бол эрүүл мэндийн даатгал маань өөрөө үйлчлдэг болно. Хэрвээ энэ хууль зарчим маань өөрөө үйлчлж чадах юм бол зохицуулт нь хуулиндаа зөв суугч чадах юм бол хүмүүс эмнэлгийн төсвийн үйлчлэг авахын тулд өөрсдөө дуртай шимтгэл хэмжээ төлдөг болно. Одоо болохоор чинь хамгийн эцсийн шатнд нь орсон хүнд нь мөнгө өгчдөг. Нөгөө хүн нэг хаалгаа хийлгсэн болонготой арга гэрэн жоохон баярлалаа гэд тэгээд өнгөрдөг. Босод бүх хүмүүсийг нь өөр нөхцлүүдээр өвчлүүлэх тийм их үүсвэрийг тавиад байгаа байхгүй. Хоол хүнсээр нь хордуулчихж байна. Сүлжээний бизнесээр нь хордуулчихж байна. Эмчнэр нь эмнэлэг хэсгүүдэд хордуулчихж байна. Энд тэнд доош дугаар үүсгээд албаар зохиомжл одоо зохицуулт байхгүй болгосч байна. Энэ өөрөө тогтолцоогоо өөрөө буруу хийгээд байгаа нь санхүүжилтийн хойрлолтод өөрөө буруу байгаагаас үүсэж байгаа. Тийм болохоор эрүүл мэндийн даатгалын тухай хууль зайлшгүй өөрчлөгдөх шаардлагатай. Яг үндсэн зарчмынхаа дагуу хуулиндаа зохицуулах тийм журмуудаа гаргаад, тарифуудаа гаргаад хүн өөрөө эрхээ мэддэг, үүргээ хариуцлага хүлээдэг тийм болох юм бол хүмүүс өөрийнхөө эрүүл мэндийг хамгаална, өөрийнхөө эрүүл мэндийг төрөөр хамгаалуулна. Яг үндсэн хуулийнхаа зарчим руу орно. Одоо бол энэ хууль маань үндсэн хуулиа зөрчиж ажиллаж байгаа байхгүй. Тийм учраас одоо хүчин төгөлөөр хэрэгжих тийм боломжгүй гэж үзэж байгаа тийм ээ. Тэгэхээр та бүхний өргөн барьсан шинэ хуулийн төсөл нэмэлт өөрчлөлтөнд одоо өмнөх хуулинд байгаагүй ямар шинэ зүйл залтууд орсон бэ? Өмнөх хууль маань бол одоо товчхон хэлэхэд хүмүүсийн шимтгэл хураамжийг одоо бөөгнүүлээд нэг самт төлрүүлээд тэгээд эмнэлгийн тусламжийн үйлчлэгэн дээр санхүүжилт өгүүлдэг. Энэ болохоор яг өвдсөн хүмүүст нь одоо эмнэлгийн зардлын хүчээр л гэсэн үг. Уг нь бол даатгал гэж нэр яриад байгаа юм маань түрүү хэлсэн шүү дээ. Эрсдлийг хаах зарчмынхаа дагуу байх ёстой. Өнөөдөр 0-18 насны хүүхдүүд нь шууд эмнэлгийн тусламжийн үйлчлэгээ үзүүлдэг чанартай үйлчлэг болчих юм бол тэр хүүхдүүд маань суур өвчнгүй ямар нэгэн дараагаар гарах үр дагавар нь байхгүй болчихно. 18, 20, 25, 30, 35, 40, 45 гэдэг ингээд энэ наснууд нь хүн бүхэн тэр наснуудыг туулж өнгөрнө. Энэ туулж өнгөрөх наснуудад бүтэн биеийн шинжилгээг нь өгдөг байх хэрэгтэй. Яг бол залуу хүмүүс нөхөн үрчхүүн тэгээд хөдөлмөр эрхлэлтийн яг энэ цаг үеүүд дээр айлхаар өвдүүлэхгүй байх ёстой. Өвдөх юм бол бага зардлаар эмчилдэг энэ эрсдлийг хаах гэдэг зарчмынхаа хүрээнд өрсөн зэрэг үйлчлэг онцлогоо хийдэг болчих юм бол хүмүүс нөгөө ядуурлалд өртөөд байгаа нийгмийн алж өртөөд байгаа энэ зүйлүүд манд буурна. Өнөөдөр төр засаг ядуурлаас ядуурлыг бууруулна гэж ярьж эхэлж байна. Өнөөдөр төр засгийн тогтолцооны бодлогын асуудлаар шийдэх асуудлуудыг санхүүжилтийн асуудалтаар шийдэх гэж яваад байгаа нь өөрөө болохгүй болчиход байгаа. Яг иргэдийн хувьд эрүүл мэндийн даатгалыг одоо ингээд цалин үйлснээс цаг тухай бүртэн төлөө явж байгаа. Эргээд одоо юу гэдгийг насны эцэст энийг буцаагаад авъя гэхээр үнэндээ бид нарт боломж олгоо нэлгээд байна л да. Тэгэхээр ер нь манай улсын даатгал гэдэг зүйлийг мэддгүйгээс энэ үйлчлдэг юм уу? Эсвэл иргэд нь энэ талын мэдлэг байдаггүй, хомос байдаг учраас даатгалын хуулийг тэр бүр бид нар амьдралдаа хэрэгжилж чадахгүй байна уу? Та бүхний судалгаагаар ер нь юу гэж харагдаж байна? Иргэд ерөнхийдөө эрүүл мэндийн боловсрол битэл ер нь боловсролын хувьд бол одоо их муудсан. Тэрнээсээ болоод хуулиуд нь ч гэсэндээ тэднэрт таарсан хуулиудыг гаргадаг болсон. Яг үнэндээ хуулиуд нэг үндсэн зарчмынхаа дагуу одоо эрүүл мэндийн даатгалын хууль үндсэн хуулиндаа эрүүл мэндийг нь хамгаална гэж заасан баг чинь хамгаалахгүй байгаа. Өрсөн хэрэглэхгүй үйлчлэг онцлогоо хийхгүй тэр даатгалын сангийн мөнгөийг эмгэгүүд авах гээд ингээ уралддаг болж байгаа нь өөрөө үндсэн хуулиар зөрчиж байгаа. Ийм болохоор чинь иргэд нь тэр тусламж үйлчлэгийг авч чадахгүй болохоор чинь даатгалд хамрагдахыг хүсэхгүй. Өөртөө албан журмын даатгал гэж байдаг, сайн нурын даатгал гэж байдаг. Өөртөө тэр даатгалууд шийдвэр хамт төлөхгүй. Уг нь бол даатгалын систем гэдэг маань өөрөө яг юу вэ гэхээр тэр хүн үйлчлэгээ үзүүлдэг нэг төрөл байхгүй юу? Аль болохоор тийг бүх зүйлээс нь хамгаалж байхын төлөө даатгалын байгууллагууд ажилладаг. Ямар ч төрлийн даатгал тухайн үйлчлэгээ үзүүлэхэд бол хийж чадсан бол зөв хийгдсэн бол хүн болгон тэр даатгалд хамруулах хэрэгтэй. Хамгийн түрүүнд эд хөрөнгийн даатгалд хамруулах хэрэгтэй. Хамгийн түрүүнд өөрийгөө эрүүл мэндийн даатгалдаа өөрөөс хамрагдах хэрэгтэй. Тэгж хамрагдаж бага мөнгийг ингээд төлөөд чимтгэл төлж явснараа тодорхой хэмжээний үйлчлэгээнүүдийг яг цаг тухайд авах хэрэгтэй. Одоо энэ шинэ хуулинд оруулж байгаа зүйл бол яг 3 зүйлийг тодруулж ярихад 0-18 насны хүүхэд бол шууд эмнэлгийн төслийн үйлчлэгээ авдаг болох гэдэг. Тэгээд эргүүлээд эцэгх нь одоо сүүлд нь гарсан зардлыг нь тухайн жилдээ ч юм уу тодорхой хэмжээгээр ингээд төлөх тийм төлөхт яагаад гэвэл тэр хүний бусд хүмүүсийн
одоо мөнгөөр ажил амжилт болохгүй байхгүй. Өөрийнхөө хариуцлагаас олж хүүхдээ өвдүүлчихэд өөр хүмүүсийн зардлаар өөрөө юу яаж болохгүй. Энэ чинь социализмын үеийн шиг хүн өөрөө өөр хариуцлагыг л хүлээх хэрэгтэй болохоос биш бусдын паритет амьдралдаг тийм юм өнгөрцөн. Зах зээлийн систем бол чи эрхээ идэх гэж байгаа бол хажуудал чинь заавал үүрэгчин суг явж байгаа шүү. Эрх үүрэг хоёроо тэнцвүүлж байгаа чи хариуцлага ухамсарлаараа босолтой болоорол гэсэн тийм зарчим руу орж бие даасан хэлбэр шилжиж байгаа шүү дээ. Социализмын үед бол ингээд нэгдсэн бодлогоор улс нь ингээд бүх зүйлийг үнэлбэрээ болдог гэсэн. Тэгэхээр одоо бол 3 зүйл оруулж байгааг нэг нь бол хүүхдийг эмгэн цэцэн шиг үзүүлдэг болох хэрэгтэй. Хоёрт нь бол одоо 18-45 хүртэлх насны хүмүүсээ манайх чи 3 сая хүнтэй. Энэ хүмүүсээ өрсөн сэргийлэх шинжилгээнүүдэд яг тухайн цагийн үед бүх хүн дайрч өнгөрдөг учраас тэр цагийн үед нь хэдэн мянган хүн одоо энэ жилийн хамрагдах хэрэгтэй бай гэдэг төлөвлөгөөнүүдээ гаргаад яг аль байгууллагууд нь хамрагдахын тэднийг нь шинжилгээнийхэн лабораториудын байгуулж өгөөд орон нутгад тэднийг нь хийдэг болгоод ямар өвчлөлттэй вэ графикуудаа гаргаад том эмнэлгүүдэргээ хуваарлдаг болоод эмнэлгүүдийн ачааллыг зохицуулж болно. Эмнэлэг бол манайд хангалттай байгаа. Голон зохицуулахгүй, хуулиар зохицуулахгүй байхгүй. Дараагаар нь бас нэг заалт нь бол даатгалын шимтгэлийг хүн болгон төлчөөд тэтгэврт гардаг. Өндөр наснд очдог. Зайлшгүй эмнэлэг төсвөлөөсөө авах шаардлагатай болсон үед нь тэр хүмүүст өдөг түнхнийх нь хагалгаанаас эхлээд тулгуур эрхтнийх нь хагалгаануудыг нь үн төлбөргүй хийдэг тийм боломжтой. Даатгалын сангаас даралтны эм зүрхний эмийг өрхийн эмчийн хяналтаар нь үн төлбөргүй өгөх тийм боломжууд нь байгаа. Даатгалын сангийн мөнгө өөртөө банкнд хадгалагддаг юм эсвэл нэг бонд хувьцаа авснараа ингээд өсдөг тийм мөнгө биш. Юунд зарцуулагдж байгаа вэ гэдгээс шалтгаалаад тэрийг аль болох бага зардлаар нь аваад үн төлбөргүйгээр иргэд төсвөлжүүлэхийг буцааж өгдөг. Энэ хувь руугаа орох юм бол даатгалын сангийн мөнгө маань өөрөө үлдэстэй байна. Байнгын бус хүмүүстэй тэгш үтээжтэй хүрэх болно. Иргэд маань ч гэсэндээ өөрөөсөө 350-аас 400 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүмүүс маань нэг 60-70 мянган төгрөгөөр даатгалын юм аваад тэгээд тэр нь өөрөө амьдралд нь хүрэлцэхгүй ингээ ядуурлт хүргээд байгаа энэ эрсдлийг нь бууруулна. Хөдөлмөрийн чадвар алдах гэдэг юм амьдралын аз жаргалтай амьдрах тэр нөхцлүүд нь бүрдэх байхгүй. Үндсэндээ бол даатгалын хууль бол өөрийнхөө үндсэн зарчмаар л үйлчлэнэ гэж ингэж ойлгож болох юм шүү дээ. Яг өнөөдөр яг эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгийн байгууллагуудын хувьд бол нууцгүй шуудхан хэлэхэд бол сүлжээнд орчихсон тийм ээ. За эмчийн нэм бичиж өглөө заавал тэр эмийн сангаас аваарай. За дараагийн шатлынх нь эмч бол за тэнд нэг тим эмч байдгаа тэнд очиж үзүүлээрэй. Эсвэл за цаг өгөөд цаг олдохгүй маа гэхэд одоо юу гэдэг дараагийн нэг сонголт нь бол тухайн эмчийн хувийн эмнэлэгт үн төлбөртэйгээр очиж үзүүлэх ийм сонголт бол иргэдэд байгаад байна тийм ээ. Тэгэхээр ер нь даатгалын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулаад хэрвээ бид нэр засаад шинжилээд авч чадвал эмнэлгүүдийн одоо нэг ийм үйл ажиллагаа сайжирна гэж юу ойлгож болох вэ? Ер нь бол эрүүл мэндийн даатгалын одоо гол санхүүжилтийг зохицуулдаг гол хууль маань өөрөө яг санхүүжилтээ зөв хуваарлдаг үйлчлэгнүүд дээр нь тэр үйлчлэгнийхэн тарифаар нь үйлчлэг мөнгө өгдөг. Иргэд өөрсдөөс гарах төлбөрийг ингээд эргэж тодорхой хэмжээгээр төлдөг. Даатгалаас хэдийн хэмжээний төлөх нь эрдэнэт хэдийн төлөх нь зохицуулалтад зөв хийчих юм бол энд ажиллаж байгаа эмч ажилчдын цалин хөлс нь даатгалын сангаас нэмэгдэх боломжтой. Хөдөө орон нутгийн эмнэлгүүд төрийн болон орон нутгийн эмнэлгүүдийг тэнд нь тоног төхөөрөмжөөр хангах, ажлын байрыг сайжруулах, өргөдөл хийх, ажлын нөхцлүүдийг нь бол бүрдүүлэх боломжтой. Орон нутгийн сумын эмнэлгүүдийг ч гэсэндээ тэр зөөврийн биохимийн аппаратуудыг ингээ өгчглэр шууд 2-3 мянган хүнтэй сумуудаа нэг эмчнэр нь өөрсдөө ажиллаж байна. Тэр хүмүүсээ зөв хяналтанд байлгаад өвчлөхгүй өвчлөсөн шинжилгээг нь одоо интернет ашиглаад төвтэйгээ холбогдоод за манай дээр тэдэн хүн байдаг өндөр насны тэдгээд мэдээ өгөөд ингээ явахад бүгд хяналтанд орно. Хамгийн гол одоо өөрөө чинь ярьсан юм бол юу юм бэ гэхээр эмнэлгүүд тэр нэг сүлжээгээр ашиглаж одоо хүмүүсийг ингээ эрүүл мэндийн бизнес хийж яана гэж ярьж байгаа зүйл маань бол нэг өстө цалин хөлс нь хүрэлцэхгүй байгаа болохоор тэр хүмүүс хүссэн хүсээгүй амьдрахын төлөө тодорхой хэмжээний мөнгө цалин урамшуул авахын төлөө ямар нэгэн байдлаар өөрийнхөө ажил мэлдээ ашиглаж байгаа. Энийг болохоор зарим хүмүүс нь авилгал гэж төрийн байгууллага харддаг. Зарим хүмүүс нь болохоор бид нар бол зөв хүмүүсийг нэг мөнгө одоо бизнес эрүүл мэндээр одоо мөнгө олж байна гэж ингээ хардаг дургуутдаг юм байна. Энэ юу юм бэ гэхээр төрийн зохицуулалт байхгүй юу?
хууль нь өөрөө зөв хэрэгжихгүй, санхүүжилтээ зөв хийхгүй, хойрлохгүй байхад цалин хүмүүс, муутай хүмүүс хүссэн хүсээгүй өөрсдөө амьдрахын төлөө ямар нэгэн арга сэдэн. Энэ эмчнэрийн бас нэг талтай буруу биш. Энэ зөвхөн эмчнэрийн асуудал биш. Манай багш нарын асуудал, цагдаагийн асуудал, тэргийн асуудал бүх цалин хүмүүсийг баг байлгах тусмаа тэр хүмүүс амьдрахын төлөө заавал нэг гараар тэмцэнэ. Энэ тэмцэл маань өөрөө юугаар харагдаж байгаа гэхээр нөгөө шудраг бос байдлыг бий болгодог, мөнгө олохын төлөө явдаг. Тэгээд ажил албан тушаалаа ашигладаг. Тэгээд үр дүнд нь юу гэдэг иргэдэнд тохирдог болохгүй. Тэгэхээр үндсэн хууль нь өнөөдөр байж хахад иргэд нь өөрөө эрхээ эдэлдэг, үүргээ биелүүлдэг. Тэрнийхээ дагуу шаарддаг. Тэр зохицуултыг зөв хийдэг болгоод энэ хуулиа ингэж батлаа. Бид нар өөрсдөө ийм тусгай үйлчлэгийг авмаар байна. Бид нар өөрсдөө мөнгө төлье. Дараагаар өөрсдөө тусгай үйлчлэг авъя гэдэг болчих юм бол даатгалын зарчмууд нь өөрөө зөв хэрэгжих болчих юм бол хүмүүс ч өөрсдөө дуртай мөнгө төлдөг болно. Хоолгоно гэсэн үг шүү дээ. Бүх зүйлээ даатгана. Даатгалын байгууллагуудад итгэж эхэлнэ гэсэн үг. Тэрнээс биш энэ бол зохицуулт хуулийн дээр яаж буусан яг тэрнгээр л үр дүн иргэд дээр гарч ирж байгаа гэсэн үг. Зохицуултын асуудал байх гэдэг юм тийм ээ. Хуулийн Тэгэхээр одоо бол яг бидний сар бүр хөдөлмөрлөж олсон орлогоос авч байгаа даатгалын санд хоригдлогдож байгаа мөнгө бол арилжааны банкнд эргэлдэж байгаа тийм ээ. Одоо тэгээ ихний жишээ бол бид нар нэлээд хэмжээний мөнгийг бол банкнд алдчихсан, буцааж авч чадаагүй байгаа. Тэгэхээр би сар бүр өглөөнөөс орой хүртэл хөдөлмөрлсөн мөнгөнийхөө тодорхой хэмжээний хувийг зүгээр хин нэгний арилжааны банкнд өгөөд хин нэгэн эрх мэдэлтний халаасанд оруулаад алдчихна гэдэг бол миний хувьд бол харамсалтай. Тэгэхээр ер нь энэ даатгалын сангийн мөнгийг арилжааны банкнд эргэлдүүлэхгүй байх, ингэж үр ашиггүй зарцуулахгүй байх ер нь ямар зохицуулалт байна та бүхний шинжилгээ өөрчлөлт. Одоо энэ өөрчлөлт шинжилсэн найруулгаар бидний өргөн барьсан хуулийн төслөөр бол эрүүл мэндийн даатгалын ерхий газар нь үндсийн зөвлөлттэй байна. Үндсийн зөвлөл нь өөрөө сангийн яам, эрүүл мэндийн яам, нийгмийн хамгааллын яамны сайд нар нь өөрсдөө оролцсон байдаг хгүй. Тэгээд нэг 6 одоо даатгалах шийдлөөжгээд гэрийн нийгэм байгууллагчлөөжгээд ингээд 6 хүнтэй нийт 9 хүнтэй үндсийн зөвлөл байдаг. Тэгээд энэ үндсийн зөвлөлд маань өөрсдөө шийдвэр гаргадаг. Танаад мөнгө тэнд нь хатгуулж цаагаад бүгдээ гаруус зургаал ингээд мөнгө хадгалдаг. Яагаад гэвэл олон улсад иргэн нийгэм байгууллага иргэдийнхээ төлсөн төлбөрийг сан үүсгэж байгаа төлбөрийг иргэн нийгэм байгууллага нь хяналт хийдэг. Яагаад иргэн нийгэм байгууллага хяналт хийх ёстой юм бэ гэхээр төр өөрөө зохицуулт хийж өгнөгээд нэг эрүүл мэндийн даатгалын ерхий газрыг нэг байгууллага өгчтэй. Тэрийг хуулцлаа. Ямар үйлчлэгүүд үзүүлэх гэж оролцлаа. Үйлчлэг үзүүлж байгаа байгууллагуудтай гэрээ хийчлээ. Тэгээ гэрээ хийгээд тэр байгууллагуудад нь ямар асуудлууд үүсэх вэ гэхээр яагаад тэрийг заавал төр зохицуулж өгөх ёстой юм бэ гэдгийг бас дахиад хэлье. Эрүүл мэндийн даатгалын ерхий газар гэдэг байгууллага нь өөрөө төр нь иргэдийн өмнө эрүүл мэндийн байгууллагуудын өмнө зохицуулт хийх шаардлага гардаг юм болохоор өвчтөе хүн эмнэлгийн байгууллагад хандахад тэгш ёсны зарчим алдагддаг байхгүй юу? Өөрхөн гуугаар эмчийн юу гэснийг шууд хийх шаардлагатай болдог. Тэгүүлэхгүй тулд нэг заавар журам хууль баттуулаад төр эрүүл мэндийн иргэн эрүүл мэндэд хамгаалах хэрэгтэйгээр үндсэн хуулинд заагаад өгсөн байхгүй юу? Тэгэхээр зааж өгснийхэн дагуу төр нь эрүүл мэндийг нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд эрүүл мэндийн даатгалын ерхий газар гэж байгууллага байгуулж өгч байгаа. Тэгэхэд тэрэн дээр нь эрүүл мэндийн даатгалын ерхий газрыг үндсийн зөвлөл гэдэг нэг бас нэг засгийн газар үүдэг байхгүй юу? Уг нь бол иргэдийн шимтгэл хураамжийг иргэн нэгэн байгууллага хөндлөнгөө шанана. Ямар үйл ажиллагаан дээр ямар зардал гаргах гэж байгаа, юу нь ашиглах гэж байгаа. Тэр зардлыг хайлбахаар даралтны эмзүүр хүчний юм ямар нэгэн протезуудыг, ямар нэгэн үйлчлэгээнүүдийг ийм байх хэрэгтэй гэж төлөвлөрүүдийг гаргаад за энийг ингэж л хийнэ. Тэгжээч даатгалын сангийн мөнгө ингэж хэмнэгдэнэ. Тэгжээч иргэд эрүүл мэндийнхаа төсвийн үйлчлэгээр иргэн төлөвлөж байгаа мөнгө чи ингэж байна. Тэрийг ингэ хянаж явах хэрэгтэй. Даатгалын мөнгө бол дуустал нь үйлчлэгээ үзүүлдэг байна. Дуустал нь үйлчлэгээ үзүүлснээрээ одоо өвчлөлт зовлонтой хүмүүстэй одоо төсвийн үйлчлэгээ хүргэж байгаа одоо нэг талтай сайн мэн гэдэг ингээд зарим хүмүүс яриад байна л да. Даатгалын сангийн мөнгө дуусч болохгүй. 3,300,000 хүндээ л ингээд хоримтлал үйлчлэгийг нөхцөлөд ингээд байнга л эргэлдэж явах хэрэгтэй. Тэр чи ямар ч осол аваар байгалийн юм шиг янз бүрийн болж болно. Тэр даатгалын сангийн мөнгө л дуусч болохгүй. Тодорхой хэмжээгээр нэмэгдээд үйлчлэгийг үзүүлээд эргэлдээд ингээд байж ах хэрэгтэй мөнгө. Энийг бол төр дахиж засгийн газар шиг тийм эрүүл мэндийн яам, сангийн яам, нийгмийн хамгааллын яам гэдэг дахиж сайд нар нь оролцож байгаа тэр мөнгийг захин зарцуулдаг байдал бол байж болохгүй байхгүй. Дахиад
одоо Чингис хаан банк гэдэг ямар ч банкуд үндэсний хөрөнгө оруулалтын банк гэдэг эдгээрт ингээд 40-50 тэрбум төгрөгөө өгчөөр бас авч чадахгүй алдчихад байж байна. Үнэхээр зөвлөгөө засгийн газар шиг нөхдүүд албан тушаалаараа иргэдийн мөнгийг ерөөсөө яахгүй шууд дур мэдэн шийдэж болохгүй. Энэ чинь үйлчлэгээ үзүүлэхийн тулд нөгөө хамгаалт хийж байгаа хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах хэрэгтэй зохицуулт болохоос биш. Тэрийг засгийн газар шиг дахиж орж ирэнгүүтээ за сангийн яам дээр ийм төлөвлөлөө тэр мөнгийг иргэдийн мөнгөшөндөө манах төсвийн мөнгөтэй нийлүүлж байгаад ингэж хуваарлана. Хамгийн өндөр өртөгтэй хагалгаануудыг хагалгаанууд дээр нь тарифууд тавьчих. Хэдэн эмнэлгүүдийг нь уралдуул. Хөдөө орон нутгуудын эмнэлгүүд нь тэгээд зүрэг. Эдгээр бол зүгээр нэг ашиг олох гэж байгаа арилжааны хэлбэрт оруулж байгаа. Хүмүүсийг бухимдуулж байгаа. Ямар ч тогтолцоо зохион байгуулалт байхгүй болгож байгаа. Энэ шийдэл واخгүй юу? Тэгээ гадныхны ийм төслүүдийг хэрэгжүүлэх гээд тэгээ ямар ч сан бид нэр эхэлчихье. Тэгээ дараагаар нь болно үстэй гээд ингэж эрүүл мэндийн яам ажиллаж болохгүй. Засгийн газар ажиллаж болохгүй байхгүй. Өнөөдрийн хэсэл сая таны ярианд иргэний нийгмийн байгууллагуудад одоо төсвийн зарцуулалтанд хяналт тавих хэрэгтэй гэдэг ингээ ярьж байна. Тэгэхээр одоогийн энэ нөхцөл байдалд нь тэр иргэний нийгмийн байгууллагууд үнэхээр хяналт тавих тийм чадамж бололцоо юу гэдэг юм бол нэвтрүүлгийн цаг өндөрлөгтөгч таасан дээр тавчгаад болж. Иргэний нийгмийн байгууллага бол хяналт их бүрэн боломжтой. За нэгдүгüүрт нь эрүүл мэндийн одоо даатгалын ерхий газар маань бол өөрөө бие даасан болох ёстой. Энэ бол ямар нэгэн засгийн газрын юм уу эрүүл мэндийн яамны харьяа хажууд нь байж болохгүй. Бие даасан байх ёстой. Хоёрдугаарт нь тэр урьдчилан сэргийлэх эрүүстэйг хаах буюу урьдчилан сэргийлэх эрсдэлрүүлэх гэж байгаа чинь бүх зүйл төлөвлөгөөний дагуу сангийн мөнгө яаж асуулахгүй гэдэг төлөвлөгөөнүүд нь гарна. Гуравдугаарт нь эрсдлийг нэг хуваалцах гэдэг зарчим маань янз бүрийн осол аваар эмнэлгийн төсвийг үзүүлж байгаа энэ юунд дэр тэдний чинь үйлчлэгээнүүд дээр тариф тогтоогоод чи хичнээн хэмжээний төлбөр шимтгэл хурааг төлсөн бэ? Шимтгэл их төлснөөрөө чи бага гарна гэдгийг чинь тэр журам дээр зохицуулаад өгч чинь. Энэ үл бүгдээрээ нээлттэй болчтой тариф юм байхгүй. Тэгэхээр энэ дээр нь бол за тим өвчлөлүүд дээр ийм тариф гарах юм бол ийм протезуудыг бид нар гадны байгууллагуудтай гадны байгууллага гадаадаас оруулж ирж байгаа импортын компаниудтайгаа яриад за ийм чимлэгийн ажилчдыг өөрсдөө сонгох тийм боломжуудыг бүрдүүлэхэд бол за энэ компани ийм протезууд нь ийм үетэйгээд бид нээлттэй зарлж байна. Энийг тендерээр зарладаг юм биш. Тэр орж ирж байгаа үе тэр өндөр өртөгчийн хагалгаануудын дагалдах хэрэгслүүд чинь гадаадд бол яг үйлдвэрлэгчээс нь авах тийм боломжууд байдаг. Иргэний нийгмийн байгууллага бол маш хүчтэй ажиллаж болох байгууллага байхгүй. Тэр байгууллагуудтай гэрээ хийгээд оруулж ирж байгаа дистрибьютор байгууллагууд нь 10-15% ашигыг нөгөн гэхэд байнга хэлбэл болчих юм бол үнийн өсөлт тэр илүү зардал гарахгүй болчих байгаа байхгүй. Даатгалын сан гэдэг бол өөрөө тэр мөнгийг яаж захин зарцуулахаа хянжаадаг сан болохоос биш тэр эмнэлгүүдийг санхүүжүүлдэг сан биш ээ. Мөнгөөр энэ байгууллагуудын зохион байгуулалтыг удирдах гэж байдгүй. Нөгөөдөл нь улам их мөнгө авахын тулд улаар нь гэхээс биш тусламж үйлчлэгийг хөрөхгүй болох тэр нөхцлүүд нь бол санхүүжилтэн дээр байгаа байхгүй. Тэгэхээр санхүүжилттэй иргэний нийгмийн байгууллага зөв хяндаг болчих юм бол энэ өөр хуулийн зөв хэрэгждэг болчих юм бол төр оролцохгүй болчих юм бол энэ бүрэн хэрэгжих боломжтой. Иргэдийн хувьд энэ хүү одоо нэм шинжилт өөрчлөлтийг ямар сайт мэдээлэлээс харах боломжтой вэ гэдэг мэдээллийг өгч бас иргэд одоо хэдийн хуулийн цэцлэл өргөн барьсан ч гэсэн тухайн нэмэлт өөрчлөлтөнд дээрс иргэд санал авах боломж байна уу? Эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт тэгээд төрийн бус байгууллага байгаа. Тэгээд интернетээр эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт тэгээд вебсайт руу гаргахлаар одоо 2019 онд 18 онд анх энэ хуулийн гадуурчдын саналыг авъя гэдэг ингээд тавьж исэн. Хуулийн төслийн юмуд байгаа. Тэрийг үзэж болно. Загварууд нь байгаа тийм үү? Үзэж болно. Ер нь бол хүн мөнгөө төлчөөд үйлчлэг авч чадахгүй дэрэмдүүлдэг байж болохгүй. Хүн өөрийнхөө эрхийг эдлэх гэж нэхэж байгаа бол жилдээ 50,000 төгрөг төлж чадахгүй иргэн өнөөдөр 5-6 сая төгрөгийн үйлчлэг авах гэж нэгдэг тэр одоо тэгш бус харилцаанаасаа ч гэсэндээ иргэд өөрсдөө салах хэрэгтэй. Яагаад өөрсдийнхөө төлөө өөрсдөө эрүүл мэндэд хамгаалж чадахгүй байж эмнэлэг буруутаа болгочдгийг яагаад тэр даатгалын сангууд нь төлбөрөөгөө тэр хамгийн эцсийн шатанд ингээд өгчдгийг дандаа энэ чинь зохицуултын гажуудал хуулийн хэрэгжилтийг өөрөө анхаасаа ихлээр зөв хийгээгүй учраас ийм байдал үүсэж байгаа. Өнөөдөр иргэн бол би өөрөө эрүүл мэндийг хамгаалах ёстой байх шүү гэдгийг маш сайн ухамсарласан. Би хэрвээ эрүүл мэндийг хамгаалж чадахгүй тохиолдол бол зөндөө үүснэ. Тэр тохиолдолд
эрүүл мэндийн албан журмын даатгалд бол хүн бүхэн даатгал төлөх ёстой байна, төлж явж явах ёстой байна. Тэрнийхээ дагуу би өөрөө даатгал төлж байгаа хэлбэрээр үйлчлэгээ авах ёстой байна гэдгийг одоо ойлгох цаг болсон. Социализмын нэг юмгаа сэтгэлгээгээр ажиллаад төр өнөөдөр биднийг эрүүл мэндийг хамгаалах ёстой, биднэрт тусгай үйлчлэг үзүүлэх ёстой. Төр биднийг одоо харж үзэхгүй байна гэдэг ингээд одоо ашиглаад байдаг болох хэрэгтэй байхгүй юу? За баярлалаа. Ажилд нэмжлээсэй. За баярлалаа. За эрүүл мэндийн мөнгө нэвтрүүлгийн багийн дугаарын төрөйд өндөрлөж байна. Өнөөдөр бид эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан асуудлаар зочинтойгоо харилцлаа. Ирсэн хүмүүс нь тэр даатгалын сангийн мөнгөд зөв захиран зарцуулж чадчихна уу юу гэдэг. Тийм болохоор үндсийн зөвлөгөө гэдэг юм маань өөрөө юмд ямар үүрэгтэй байх вэ? Өнөөдөр бид тарих хэрхэн ажилдаг тухай бидний тархинд юу олдог Тэр төлөөлөлдөх зүйлд орж ирж байгаа хүмүүсийн аль биесээр танилцуулаад хүлээн зөвшөөрөгдсөн тэр ажилчдын төлөө юм хийх хүмүүс орж ирж шүүмжил дэвшиг.